дотор унтраагаад юу ярьж цоорогоос. Эрүүл дөрнөө Зүрхэнд хотхныхондоо дахин баярлалаа. Бид нар Йошуа номын сүүлийн хичээлээ орсон. Ар хангай, өвөр хангай лөө нөгөө явдаг залууч өвөр хангай Улаанбаатар өмнө говь ар хангай өмнө говь Улаанбаатар Эрдэнэт Сэлэнг Алтан булаг гэх мэтчлэн хүмүүс маань ирж хамтдаа эзнийг үгүйссэн гайхалтай цаг байлаа. Мосегийн ингээд Библийг бүх зүрхээр ингээд сэтгэлээр яг дунд нь орон ингээд судлаа явж байхаар яг Мосегийн сүүлийн мөчүүд ирээд Мосе яг явах болоход жоохон гонигддаг тийм үү? Гонигдсан тийм. Яг чиний хажууд нэг хантай байсан хүн ингээд яваад өгч байгаа юм шиг. Өнөөдөр бид нэр Йошуагаа бас үдэж өгөх цаг байд. Йошуа маань өнөөдөр 24 дугаар бүлэг буюу Йошуа ном маань өнгөрсөн 8 сарын турш осоор өнөөдөр өндөрлж байна. Йошуа гэж хэн байсан бэ гэвэл тэр яг л бид нар шиг алдаа дутагдaltaй, хүнд хэцүү, сорилттой олон амьдралыг туус. Бид нар Йошуагийн амьдралаас харах юм бол зүгээр л Мосегийн далан доор явж байгаа л зүгээр л нэг ургаад гараад ирсэн мундаг өдөртөгч биш. Йошуагийн хувьд бол маш олон зүйлийн ард гарсан. Маш их төвчээр, маш их төсвөр, бас маш их бурхнаар хамгаалагдсан, тусгаарлагдсан. Хамгийн энгийн жишээ 20 буулын тухай бид нар мэднэ тийм үү. Синий цүл дээр маш их зовж явж байгаад 20 буул руу Мосе гараад алгуулчихдаг. Гэхдээ та нарийн бодох юм бол Мосе 80 гаруй настай эрд өгч яваа Мосе шүү дээ тийм үү. 80 настай дуудагдсан. Тэгээд Падам Арам, Мара, Синий цүл, тэгээд Хореб, тэгээд Синай гээд Мерибат хаднаас ус гарах тийм ээ Кадеш Барнеа гэд удаан аялсан. Тэгээ Мосегийн хувьд бурхан түүнийг хууль өгөхөөр дуудах үед 20 буул руу гарсан. 20 буул яагаад Израильчуудын хувьд хэцүү байсан гэхээр та амьдралтайгаар бодоорой. Бурхан уул нь ганцхан Мосед дуудаад уулын орой дээр ярих гаагүй бүх Израильд дэд хуулийг өгөхийг хүссэн байхгүй. Ингээ бурхан 20 буулын орой дээрээс ярьж ихэлсэн чинь Израильчууд яадаг вүлээ? Гол нь тасрах гэдэг. Яг өөх гэдэг. Яагаад гэвэл тэр хариу нэгэн өөрийн тушаал захирамжуудыг өөрийн дуу хоолойгоор хэлэх үед энгийн хүн сонсод төвчж чаддаг. Тэгээ Израильчууд юу гэдэг вэ? Чихээ бөглөөд Мосе чи авчихаа. Бид нар энэ синий одоо энэ уулын бэлдээ үлдээ. Та яваад бурхантай уулзаад хуйлаа аваад ир. Бид нар харин эндээ үлдээд та бурхнаас сонссноо биднэрт дамжуулаад өгөөч гэдэг. Тэгээ Мосе явдаг. Мосе явахдаа хэнийг дагуулаа явчихдаг вүлээ? Йошуаг дагуулаа явчихдаг. Йошуаг дагуулад яваад 20 буулын яг тал оройд өгөхөд яг талд нь ирснээр Мосе юу гэдэг вүлээ? Йошуа наана байж. Би ганцаараа явах ёстой гэж. Йошуа уулын талд үлддэг. Тэгээ Мосе орой руу гарчиж байгаа. За та нар бод. Йошуа уулын тал. Мосе нөгөө 80 гарсан өвгөн чинь таягтай хазгансаар байгаад үүлэн дундуур, бурхны оршуу дундуур ороод бараа сурахгүй алгуулчихна. Доор Израильчууд шуугилдаад байна. Яагаад шуугилж байгаа вэ гэвэл 80 гарсан хүн үүлэн дундуур, манан дундуур. Тэгээд тэр зүгээр пижигнэх, хуржигнэх дуугийн сонсоход миний гол тасраад би өөх гээд байгаа тэр аимшигтай нөхцөл байдалд нөгөө өвөө чинь таягаа тулаад уул руу ороод 40 өдөр 40 шөнө алгуулчих. Та 40 өдөр 40 сүн тэгээ Падам Арам Синийн цөлд уулын орой дээр ус бах уу? Талах бах уу? Хоол бах уу? Ямар ч боломжгүй 40 өдөр 40 шөнө алгуулчих. Мөн түүнийг дагаад Йошуа байдалд орж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө өвөө чинь нөгөө аймаар орчхоор орцсон. Гэхдээ 40 өдөр 40 шөнө байхгүй. Юу идэж ууж байгаа, яаж байж байгаа, ер нь тэр оройд хүрсэн ч юм уу, хүрээгүй ч юм уу, нөгөө аймар дуу бурхнаас болоод өгцөн ч юм уу эргэлзээд байна. Гэтэл доор ард түмэн шуугилдаал, бүжиглээл, ир имээрээ мөргөөл, алтан туглаа тойрол гэд бужигнаад байна. Энийг Йошуа сонсч ирснийг Библи хэлдэг. Ингээ Йошуа юу бодох вэ? Йошуаг та боддоо. Цөлд шөндөө асар хүүтэн. Бүр байж боломгүй. Та нар National Geographic-аар ингээд хараарай.
Бүр ингээд унтж байгаа хүмүүс нь 4-5 давхар ингээд хүнжилтээ унтж байгаа. Тэгвэл өдөр нь зөвхөн хөрсөн дээрээ л ихэд 50-60 градусын халуун. Тийм амар эрс тэрс уур амьсгалтай гэсэн. Тэгвэл энэ нөхцөл байдал Йошуа бас тэр уулын доошоч явж болохгүй, дээшэж явж болохгүй. Энэ нөхцөл байдалд 40 өдөр 40 шөнө Йошуа за яшаа энэ өвгөө аюул өгцсөн байх доошо бууй гэд доошо буугаа явуулсан. Доор гой шоу бол чинь тэнд очиж баярлсан ингээд. Үгүй бол Мосегийн хэлснийг зөрчөөд ер нь энэ оройроо ороод үзье гэд ойртсон уу? Мосе Йошуа тэнд юу хийжсэн бол та боддоо. Гав ганцаараа хадан дунд, асган дунд, синийн цүлийн тэр аимшигтай шөндөө хүүтэн, өдөртөө халуун цүл, уулын яг тэг дунд дээшэж явж болохгүй, нөгөө Мосе нь ирдэггүй 40 хоног 40 шөн юу идэж ууж тэнд байсан бэ? Та байсан бол яа? Би байсан бол за болий. Буугаад ирвэл тэгээд авираа гарч чадсан тэгээд хазганаад буугаад ирэх байлгүй. Одоо энэ өвгөн бол өнгөрсөн 80 гарч цуг шин. Тэгээд одоо ийшээ ороод үүлэн дунд ороод алга болцсон. Хамгийн амар нь энэ үүлнээс гарч байгаа дууг сонсож байгаа бидний гол тасрах гад амь тасрах гад зүгээр доошоо бууй. Тэгээд 40 өдөр 40 шин Йошуа над шиг зан гаргаагүй. Итгэмжтэйгээр хүлээсэн баг. Харин 40 өдрийн дараа Мосе бууж ирсэн. Нүүрнээс нь гэрэл цацарсан. Тэгэхэд Йошуа Мосегээс юу гэж асуудаг вүлээ? Мосе доор таныг байхгүй дайн болчих шиг боллоо. Яг гэвэл шууган сонсоод нь шүү дээ цаад чинь. Тэгсэн чинь Мосе юу гэж хэлдэг вүлээ? Дайн биш. Тэд завхарч юм гэж хэлдэг. Яг гэвэл Мосе зөнгөөрөө тэднийг алтан тугал хийгээд мөргөж байгаа юм гэж. Гэтэл уулын дунд 40 өдөр 40 шөнө гав ганцаараа Йошуа эргэлзээгүй байхад доор байгаа 2 сая гаруй Израильчууд яадаг вүлээ? Мосе ч алга болчлоо Аарона, Мирьяма үхцэд. Энэ өвгөө чинь 80 гарцсан. Дээр нь энэ үүлэн дундор ороод алга болчлоо. Одоо дуусаа. Онцгой байдал дуудаад нэмэргүй, цагдаа зэрэг дуудлага үг, тэ? Үгүй бол тэр одоо энэ орон нутгийн синий цүлд одоо бодвол нэг аймаг сум мөн байвал тэр орон нутгийн тэр онцгой байдалд нь дуудлага өгөөд цогцсон ч болтгоо олё л гэж байна. Бид нар ингэж л хийдэг. Угаасаа ийм л байдаг. Тэгсэн чинь Аарон айдаг. За ард түмэн босоод ирэх үү? Нэр Мосе өгцсөн юм шиг байна. Мирьяма яах вэ? Бид нар шүтэх юм хэрэгтэй. Тэгвэл бүх алтаа аваад иргээд алтан туул гэж. Энээс болж Мосе яадаг вэ? Уурандаа Бурхны бичсэн хавтан хаг шиддэг. Энийг сонсохоор амар гоц. Та нар боддоо энэ дэлхий дээр бүх дэлхийн түүхэнд жинхэнэ эзэн Бурхан 3 удаа өөрөө Библийг бичсэн байд. Өөрөө шүү. Хизээ хэлээ. Санаж байна уу? Хамгийн анхных нь Мосе. Мосе 10 хуулийг авахд Бурхан өөрөө хадан дээр 10 хуулийг бичиж өгөөд Мосед барилдаг. Тийм ээ? Энэ бол Бурхан анх удаага дэлхий дээр Библийг бичсэн байхгүй. Бурхан өөрийн мотраар. Хоёр дахь нь Даниэлийн үед, тийм ээ? Бурханы мотор гарч ирээд ханан дээр үг бичдэг. Энэ хоёр дахь удаага Бурхан Библийг бичсэн гэсэн. Бурхан өөрийн мотраар шүү. Гурав дахь удаага хаана бичсэн? Шинэ гэрээн дээр. Бие үнэлж байгаа, завхаарч байгаад баригдсан эмэгтэйг Есүс дээр аваад ирдэг. Гэхдээ шудраг биш. Та нар боддоо бид нар Библийг үлгэр домог шиг бодож болохгүй шүү дээ. Энэ чинь бидний өнөөгийн 21-р зууны амьдралд нөлөөлж байгаа үг. Тэр эмэгтэйг авчираад энэ эмэгтэй үйлдэл дээрээ завхаарж байгаад баригдлаа гэж хэлдэг фарисеучуд. Тэгээ одоо энэ эмэгтэйг хуулиар, Мосегийн хуулиар чулуугаар шидэж алах ёстой. Хэрвээ та үнэхээр Бурхны хүү, Месиа муу юм бол Бурхны хууль, Мосегийн хуулийг дагаж мөрдөх ёстой. Хэрвээ би Есүсийн оронд байсан бол маш энгийн нэг асуулт асууна. Эрэгтэй нь хайцсан юм. Хүн ганцаараа завхаард юм. Айгүй шудраг биш байгаа эмэгтэйг нь аваад ирж байгаа. Эрэгтэй нь хайцсан. Есүс мэдээж бодсон баг гэхдээ над шиг асуугаагүй л дээ. Энэ үед Есүс газар суугаад хуруугаараа бичдэг. Яг юу гэж бичснээ бид нар мэдэхгүй л дээ. Гэхдээ энийг теологчид юу гэж тайлбарладаг вэ гэвэл Бурхны хуулийг дэд хууль номон дээр хуулийг үг үсэггээ зөрчиж болохгүй учраас тэр хуулийг өөрчлөх эрх мэдэл зөвхөн Бурханд байдаг учраас Есүс газар сууж бичихтэй тэр хуулийг өөрчилсөн байхгүй. Яагаад гэвэл тэрээр өөрөө Бурхан учраас энэ хуулийг өөрчлөх эрхтэй. Тиймээс тэр газар тэр хуулийг өөрчилж бичээд хамгийн гингүүн эхлээд чулуу шидэв.
Одооний 21-р зууны итгэгч нарыг бодвол тэр үеийн фарисеучуд арай ухамсартай байсан юм шиг тий. Одооныхон бол нэлээд хэдэн чулуу шийдэх байхаа. Хамгийн гэмгүй шүтэн би гэмгүй гэж шийдэх байх. Харин тэр үеийн фарисеучуд биднээс арай дээр ичж байгаа. Гэмтэйгээ хүлийн зөвшөөрч байгаа. Тэгээ бүгд хараа явж байна. Тэгсэн чи Есүс эмэгтэйгээс мэдсээр үжиж асууж байгаа. Чам руу хэн чулуу шидээгүй юу? Нөгөө эмэгтэй дагжин чисээд хэн шийдсэнгүй гэсэн чинь би ч шийдэггүй. Энэ юу вэ гэвэл дэд хуулийг Бурхны хүү Бурхан өөрөө өөрчилж газарт сийлсэн. Энэ бол 3 дахь удаага Бурхан Библийг бичсэн агуу тэмдэглэл. Гэхдээ хамгийн амар нь Мөсе яасан гэж хамгийн анх удаа энэ дэлхийн ертөнцийн Бурхан бичиж өгсөн 10 хуулийг хаг шидэж байгаа. Ямар том зүрх зориг вэ? Тийм ээ. Энэ чинь нэг Чингис хааны мөр зүргээд хадан дээр нэг очсон чинь ийм том юм байлээ. Тэр одоо ямар гэж чинь гутал өмсдөг юм байсан. Попой шиг нөхөр байсан юм. Тэгээд мөргөж шүтээд ах юм байлээ. Ганц нэг тэр миний бодлоор тэр зүгээр хонхорхоо хаад байхаа нэг хүний мөрөөрхөө хэлбэртэй. Бид нар бол ингэж дахин шүтэх байтал Мөсе хад шийдсэн шалтгаан юу вэ гэвэл тэрээр Бурхны гэрээ цуцлагдлаа гэдгийг мэдсэн баг. Бурхан хүн төрлөختөнтэй хийсэн гэрээ цуцлагдсан бол мянган гой хууль, мянган гой нямка уянгалж гой уран цэцэн үг ярьж Библийг тайлбарлаад хэрвээ тэр гэрээ цуцлагдсан бол мянган гой магтан дуу зохиож, мянган гой хөгжим тоглоод, мянга мундаг лаг, пастор, мастер, ахлагч, махлагч дүр эсгээд нэмэр байх. Тэр хууль цуцлагдсан. Тийм болохоор тэр хадыг эвдэл нүү, үүрүүл нүү, бутал нүү, хагал нүү ямар ч пад байхгүй. Бурхан нүрээ бууруулсан баг. Ойлгож байна. Энэ бол өнөөгийн Христ итгэгч биднэрт хэрэгтэй шударга ёс зүй байхгүй. Бид нар дандаа өөрөө лаг болох гэж, өөрийгөө мундаг харагдуулах гэж, дандаа өөрөө мундаг гол дүр тоглох гэж хичээдэг. Харин Библи үргэлж хэлдэг бүх зүйлийн гол зүйл, гол дүр нь зөвхөн Бурхан байх ёстой. Өөр хинч биш. Би түрүү хэлсэн шиг бид нар фарисеучудаас долоон дор байхгүй. Фарисеучуд Есүсийг хэлэхэд ичээд явна гэдэг чинь тэр ер нь би дэмэдэ би бол гэмтэй гэдгийг мэдчихин гэсэн үг шүү дээ. Ухамсар байгаа шүү дээ. Бидний бодвол гэтэл бид нар яадаг вэ? Тас гүрийдэг. Хин нэг нь Нямка чи ингэж байна. Наа чи буруу шүү дээ. Библийн дагуу биш шүү дээ. Нямка Австрагингууд. Чи хэм бэ? Тооллого 12-ыг уншсан уу чи? Мөсе Зиппора хар эмэгтэйтэй суусан гэд Мириам 12 шүүсэн чинь уйман өвчтэй болсон шүү дээ. Өдөртөгтэй шүүл ингэдэж шүү дээ. Библийн үгээр дулдуудаад өөрийгөө хамгаалаад эхэлдэг. Тэгээд нөгөө хүнээ сүмээс эрхгээлж, дарамтлж эхэлдэг. Нөгөө хүний өөр хүмүүстэй нэлж хов базаж эхэлдэг, хавчиж эхэлдэг, ганцаар дурж эхэлдэг, хинч биш болгож эхэлдэг. Ингэсээр байгаа тэр хүнийг унгаад. Гэтэл фарисеучуд арай дээр байгаа шүү дээ. За болидоо. Энэ бол Христ итгэлд ёс зүйд өнөөдөр өнөөгийн 21-р зуунд ус сагаар шиг хэрэгтэй байна. Бид нар хин нэгэн пасторыг өргөмжлөх гэж, хин нэгэн мундаг номлож, гоё уран цэцэн ярьдаг хүнийг сонсох гэж биш. Бид нар энэ Бурхны хуулийг сонсож, судлан мэдж хэрэгжүүлэх гэж ирдэг Бурхны хүмүүс байх болтугай хэмээн эзний нэрээр өрөөж байна. Бид нар 2025 оны 19-ноос буюу 8 сарын өмнөөс Йошуа номыг хэлсэн. Энэ нь бид нар уйлсан, хичээлээ зогсоох шахсан, янз бүрийн үйл явдал болсон. Гэхдээ бид нар өнөөдөр Йошуа номоо өндөрлж чадсан. Зүрхэнд хотны хичээл маань 2023 оны 2 сарын 4-нд ихээс хайр газар амьдардаг Америкт, Германд, Чехид, Австрид байдаг амар биш амьдрал туулж байгаа ихч нараас болоод энэ хичээлийг эхлэхээр болсон. Яг гэвэл би тэр гой газар руу очиж чадахгүйсэн ч надад цаг хугацаа байхгүй. Тийм болохоор тэр ихч нар маань онлайн номлол сонсоод пастораа цуврал хичээл сонсё. 20 гаруй хүн байна. Ингэж ихээс. Тэгээ 23 онд би эхлэхдээ за 20 гаруй хүн хайр газар. Тэд нэр Facebook бусад зургийг харахаар нэх гоё жаргалтай гоё байгааз тэгэл гоё далаа эрг мэргээр үгүй яа бодит амьдрал дээр тэд нар аяг угааж байгаа, шал угааж байгаа, айлын гэр цэвэрлж байгаа, мод тайрж байгаа, өвс хадж байгаа. Энэ тэнд банз ресторануудад жижигхэн бүргэр мөргэрийн газар аяг тавг угааж амьдарч байгаа. Тэдний амьдралд аригчин нөхөр байна,
хүчирхийлэгч нөхөр байна, хойд эцэг байна, араар тавьдаг хуурамч нөхөр байна, бизнесийн дампуурал байна. Янз бүрийн асуудалтай энэ гэгчнэр маань Монгол номлол, Монгол судлал сонсомоор байна гэж санал тавьснаар бид нэг 15 зургуулхнаа байхад хангалттай. Ядаж тэнд байгаа хүмүүст ивэл болъё гэд эхэлсэн үйлчлэл. 400 гаруй оюутан болсон, 70 гаруй болсон. Бүгдийг хассан та нар мэдчихэж байна. Тэгээд дахиад эхэлсэн одоо 300 төгч. Өнөө үе бол Бурхан яагаад чи монголчуудыг өөрийн үгэнд хайртай болгосон үе. Та нар 90-ад оны үед ийм номлол, ийм судлал байгаагүй гэж бодож байна. 2000 оны ихэр байгаагүй гэж юу? Одоо л нэг Нямцэрэн гэдэг жоохон бацаан гарч ирэл, одоо л нэг Нямка гэдэг пасторнцар гарч ирэл, одоо л ийм хичээл судлал яваад байгаа гэж юу? Үгүй. Зөндөө олон мундаг пасторууд, зөндөө олон надаас ч илүү ариун, надаас ч илүү зохистой пасторууд тэр үед зөндөө олон Библийн сургалтын хичээлүүд зааж л байсан, орж л байсан. Харин бид нар тоодоггүй байсан байна. Харин яагаад чи монголчуудыг сүнс үгэнд хайртай болгож эхэлсэн тэр үеийн өнөө үе. Энэ бол ивэл, үл үзэгдэх сүнслэг ивэл. Бид нар үгийг шинтэн судлахыг хүсэж эхэлсэн. Бид нар хэн нэгэн хүний амьдралын түүх, хэн нэгэн хүний мундаг лав түүхийг үгүй бол нэг уянгийн халилтай уйлуулч гэдэг юм уу, үгүй бол инээч гэдэг юм уу, онгоо ярьсан тийм үгсээс бус яг Библийг Библиэр тайлбарлаад, Библи чухам надад яг одоо юу хэлж гин гэдгийг судлан мэдхийг хүсэх тэр хүсэл яагаад чи Монголын Христ итгэлд ороод ирсэн баг. Энийг хэн хийж чадахгүй? Энийг хэн ч хийж чадахгүй. Ганцхан Бурхан хийж чадна. Энэ утгаараа өнөөдөр бид нар ийм олоолаа болсон. Ийм баяр хөөртэйгээр эзний үгийг хамтдаа судалж байгаа. Хэн нэгэн мундаг учраас биш. Хэн нэгэн гайхалтай гоё ярьдаг учраас биш. Бурхан монголчуудыг үгэндээ дурлуулж эхэлж байгааг би харж байна. Хаа сайгүй хүмүүс Бурханы үгийг шинтэж эхэлсэн. Энэ бол бидний хүсээд ч өгөхгүй гэвэл олж авч чадахгүй юрүүл байхгүй. Харин Бурхан монголчуудад 21-р зуунд энэ өөрийн үгийг дурлан шинтэх ивэлийг өгж байгаа нь ирээдүйд Монгол гайхалтай ажлыг одооноос эхлэх гэж байгаа. Яагаад гэвэл хинч биш хин нэгнийг ашигладаг тэр Бурхан. Оргуу хосноос орчлын ертөнцийг бүтээдэг тэр Бурхан. Нямкаг хинч биш хин нэгэн болох үед, бүр нэрээ мартаад Мөсе шиг би хинбэ дээрээ тулах үед, тэгээд оргуу хоосон ямар ч амбиц, карьер, шунал, тачаал, алдар нэр юу ч биш. Нөгөө Бавуугийн лавсангийн хэлдгээр өстө надаа одоо бол юу ч наалтахаа болсон гэд яг хог шиг болох тэр мөчөд, оргуу хоосон мөчөд Бурхан ажиллаа хийж эхэлдэг шиг. Бид нарыг урд хойд хоёр хүчрхэг хүрштэй. Энэ дэлхий дээр ядуугийн орон дээр төр засгаар нь дүүрэн луурчин, алуурчин, хулгайчд ард түмэнд хамраараа газар хатгсан, бензин тосгүй, цалин хөлсөн хүрхгүй энэ ядарч зүдрээд хов хоосон болох үед Бурхан Монголыг өрөвдсөн баг. Тэгээд Монгол өөрийн үгийг хайрлан судлах сүнсийг илгээсэн баг. Тийм болохоор бүгдээрээ үгэнд дурлж байгаа. Амен. Тийм болохоор алдрыг эзэн авах зохистой. Тэр бүх алдрыг авах зохистой байна. Амен. Дахиад нэг бүгдээрээ Йошуа номыг дурдах юм бол би одоо өөдтөл ярьсан баг. Тэгээ сүүлийн удаа юм чинь нэг ярьж тийм үү. Йошуа номын 1-р бүлгээс 12 дугаар бүлэг хүртэл юу гардаг вэ? Дайн. Ариун дайн. Тийм үү? Ариун дайн. Яахаараа Израильчууд тэр олон Канаанчуудыг алаад хахад ариун болчдгийг. Канаанчуудыг Бурхан өөрчлөгдөхийг 400 жил хүлээсэн баг. Яг намайг бүтэн 30 жил хүлээсэн шиг Канаанчуудыг 400 жил хүлээсэн. Харин Бурханы ёроолоор нохоо шиг амьдарч байсан Ямка ухаарад гимшээд иргсэн бол Канаанчууд огт эргээгүй учраас, тэдний аяг дүүрсэн учраас миний хамгийн айдаг Бурханы үг Мөсед хэлж байгаа. Авраамд хэлж байгаа. Тэднийг би шийтгэн. Гэхдээ 400 жил хүлээнэ. Яагаад? Тэдний аяг хараахан дүүрээгүй байна гэж. Тэгэхээр бид нар гим нүглийг хийж тэрслэх тусам бидний аяг дүүрхийг Бурхан хүлээж идэг байна. Бид нар бардамнаж, сайрхаж, өөрийгөө өргөмжлөх тусам ямар нэгэн аяг Бурханы нүдэнд дүүрж идэг байна. Тэр дүүрсэн цагт ямар ч аврал өршөөл үгүй бөгөөд Канаанчууд бүгдээрээ Израильчуудын гарт өргөдөхийг Бурхан зөвшөөрч. Тийм учраас энэ бол гмийн эсрэг, нүгэл, хиймэл шүтэн, бардамнал, сайрхлын эсрэг ариун дайн. Энэ дайн 1-р бүлгээс 12 дугаар бүлгийн хооронд өрнөдөг тийм биз? 13-аас
21-р бүлэг хүртэл юу гардаг вүлээ? Газар хуваарлалт. Газрын 8 гардаг тийм. 8 гэж болохгүй шүү дээ. Үнгүү гэж байгаа юм чи. Юу болдог вүлээ? Бүгдэд нь өв болсон газрыг өгдөг. Авраамаас хойш 447 жилийн дараа, Мосегоос хойш 7 жилийн дараа цөлд 40 жил тэнүүчилсэн түүний ард түмэн газрыг өгүүлж авч. Бидний харвал гой парк таавн, алтай таавн, зайсан хийлмэлд байрны ойр дээр үнгүү авч байсан. Юу болох вэ? Алаам л тээ. Яахара хашаад 3 өрөөд, яахара надад 2 өрөө өгдөг ингээд бөө юм бол. Энэ хэцүү үйлчлэлийг Йошуа гүйцэтгэсэн. Хиний тусламжтай? Бурхны тусламжтай. Ингээд 21-р бүлэг дээр Йошуа хэдийн 100 болсон байхгүй. Тэр сэлэн барьж дайт хүчгүй болсон. Дараагийн удирдагч томилох гэсэн чинь Бурхан зөвшөөрөв. Тэгээ Йошуа сүүлчийн үйлчлэлийн ард түмэндээ хийх цаг нэрсэн. Энэ юу вэ гэвэл хүн хөгшөрхөөрөө ямар болдог вүлээ? Энэ лана басрыг харчихгүй яадаг вэ? Үглээ болдог шүү дээ. Тэр одоо юу үлдсэн гэхээр хамгийн сүүлийн үйлчлэл нь үглэх, ярих л үлдсэн гэсэн. 100 гарсан Йошуа яасан? Одоо ард түмэндээ тэргүүлэгчд, шүүгчд, бусад өөрийн хүмүүс тахилчнаас мессеж өг. 100 гарсан өвгөн үглэхэд дугаа сонсохгүй бол балан юудын тэр хатуу яссан шил. Ингээд Йошуагийн үлдсэн үйлчлэл нь мессеж өг. Бурхны үгийг дамжуулах байсан баг. Ингээ 21-р бүлэг дээр Трансёрдонд байгаа Рюбен, Гад, Манасын тал угийнхныг тэд нар төрүүлээд явах ёстой учраас дуудаж мессеж өгдөг. Хамгийн гол point нь гимшилтэй бай, дуулууртай бай. Үгийг баруун тиш, зүүн тиш шазаадгүй сахин яв. Энэ үгийг анх Йошуа 1:8-д хэн хэлчлээ? Анх Мосег өгсөний дараа айгүй муухай увайгүй мессеж байдаг штэ. Миний зарц Мосе өөд болсон тул одоо чи гिचл нэг муухай өөрхөн Мосег бурхан жийж байгаа юм шиг тэгж хэлдэг тийм. Тэгээд миний үгийг баруун тиш, зүүн тиш бүү хазаа гэж хэлдэг. Бүү хазаа. Энэ үгийг Йошуа хэнд хэлдэг вэ? Ард түмэндээ Йошуа хэлдэг. Яг гэвэл Йошуад бурхан хэлсэн учраас энэ ном энэ үгээр хэлсэн учраас дуусахдаа энэ үгээр дуусах нь зохистой. Тийм учраас ард түмэндээ хандаад Йошуа юу гэж хэлдэг вэ? Баруун тиш, зүүн тиш бүү хазаа. Дуулууртай даг. Харин хазаах гэдэг үгийн тухай бид нар өмнө нь ярьсан тийм. Еврей хэлнэ. Хазаах. Бид нар Йошуагийн хэлсэн хазаах гэдэг үгийг ингэж ойлгодог. Бурхны үгээр явж байгаад шууд бусдын үгээр. Бурхны үгээр явж байгаад муу сүнсний үгээр. Бурхны үгээр явж байгаад өөрийнхөө хүслээр хазаах гэж ойлгоод байдаг. Үгүй. Энэ чинь далих гэсэн үг. Хазаана гэдэг тэр жоохон хазгаа байна гэдэг чинь ингээд далицныг хэлдэг юм уу? Жоохон ингэцнийг хэлдэг юм уу? Энэ одоо яаж вэ? Яг шулуун байна уу? Яг дали байна уу? Хазгаа байгаа шүү. Энийг хазгаа гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл Йошуад бурхан юу гэж хэлсэн гэвэл Йошуа итгэгч байсан уу? Йошуа бурхан дуулууртай байсан уу? Йошуа Мосегийн сургагдсан байсан уу? Тэр бурханы удирдагч мөн байсан уу? Тэр дайны жанж мөн байсан уу? Тэр хизээж бурханы үгээс бүрэнгүүц далих, ухрах, эргэх хүн биш байсан. Гэхдээ бурхан түнд сануулсан. Далих, миний үгнээс бүү дали, миний үгнээс бүү тэрсэлгээгүй. Бүү хазаа гэж байсан. Энэ нь Йошуад том сургамж болсон учраас өнөөдөр өөрийн сүүлчийн мессежээр ард түмэндээ энэ үгийг хэлж байгаа. Юу гэж хэлж байгаа вэ? Бити хазаач. Хазаана гэдэг чинь жоохон өөрчлөлтийг хэлж байгаа. Энэ дэлхий дээр худал хуурмаг аюултай юу? Худал хуурмаг дуртай юу? Таны талаар худал хуурмаг ховж юу ярьж байгааг сонсох дуртай юу? Кафтан намайг муулч ингэж баярлдаг хүн байна. Байхгүй ч худал хуурмаг аюултай. Гэхдээ үнэн төвтэй худал хамгийн аюултай. Нэг өдөр харсан лана мастер чинь голын хэрэг дээр арх уугаад тасарцоо аста агсан тавиад аста алж өгжөөлөө гэвэл хүн итгэхгүй. Дали хазаа учраас за арай үгүй л үү тэгэл инээгээд өнгөр. Харин лана мастер дидигийн караокеноос шөнийн 1 цагт нэг охинтой гарч ийлээ гэвэл яах. Тэгэнгүүтээ утсан дээр зургийг үзүүлэх яах.
Нэр нэг охин сугтцсан шөнийн 1 цагт дийдигийн каракагаас гараа явж байгаа яг. Асуудал. Энэ өвгөч одоо мөрөөрөө хөшөрөхгүй яаж юм. Тэгээд дээр нь юу нэмдгүү? Энэ үнэн шүү. Зураг нь байгаа юм чи үнэн. Энэ дээр худал нэмэгддэг. Энэ хамгийн аюултай худал байхгүй юу? Танаа пастор шөнө 1 цагт дийдигээс гарсан уу? Гарсан. Нэг охин сугтцсан явсан уу? Явсан. Үнэн үү? Үнэн. Баттай юу? Баримт зураг нь байна уу? Байна. Үүн дээр нэмсэн худал хамгийн аюултай. Гуйлсан үнэн гэсэн үг. Ойлгож байна уу? Энэ хамгийн амар. Тэгээ нэмнэ. Тэгээд тэрнтэйгээ яваад буудлаа орчих чилээ. Үнсэлдэж өнгөлдөөл. Харин бодит байдал дээр юу болсон гэвэл танаа пастор том охин сахилгагуутаад караоке орчхоор нь санаан зовоод шөнө 1 цагт ороод миний охин болохгүй гэдээ охинтойгоо сугдаад гэртээ харьсан байхгүй. Гэхдээ нөгөө хүн танаа пастраас та дийди орсон юм уу гэвэл тийм ээ. Та охинтой гарч ирсэн юм уу? Тийм ээ. Үнэн багаж гэхдээ гуйсан хазаалгсан үнэн хамгийн шижгийн үгүйсгэж болдоггүй аюултай. Ийм л аюултай. Энэ дэлхий одоо яг энэ модонд орж байгаа. Өдөртөгч нарыг, номлогч нарыг, пасторуудыг жижигхэн алдаан дээр нь үнэн алдаан дээр нь өчнөө худал нэмж давсалж хагаад тавиад. Та капучино гэдэг кофе туртай. Би солонгос нэг капучиногийн алдартай кофе. Би нэг кофе сайн мэддэггүй. Нянга дуртай болохоор л ингээд нөгөө даган баясаал уугаад өө тийм үгээд явдаг болохоос. Тэгээ солонгос капучино амар гоё гэсээр байгаад пак гэдэг миний ментор намайг оруулсан байхгүй. Тэгсэн чинь доор нь иймх яг ориг кофе иймх. Би нарийн мэдхгүй. Ийм зузаан хөөстэй. Тэн дээр нэг зураг зурцсан шоколадаар. Надад утгагүй санагдсан. Гиз дүүрмэн нэг цагаан хөөсөл ороод идэв. Амар гоё гэдээ уугаад алдартай гинэ. Яг үн шиг үнэн юм дээр нь ингэж гоёлохыг хэлж байгаа. Яошууд бурхан тэгвэл юу гэсэн нь? Миний өмнөөс баруун тийш зүүн тийш бүх хазаа гэсэн бити далигаад явчихаа караоке бар хийсээ явчих гэсэн утга биш. Чи миний үгийг сайн мэднэ. Мэдхийн дээр мэднэ чи надад үнэнч дуулууртай зарц маань мөнөөс мөн гэхдээ бус чиг битгий далилгаарай. Үгийг өөрт ашигтайгаар бити хэрэглээ. Ойлгож байна. Түрүү нөгөө пастора та ингэж болохгүй штэ гэхээр тоолго 12-ыг шууд ингээ улаан цай пастора та ингэж болохгүй штэ гэнгүүт тоолго 12-ыг уншаарай гэхгүй л дээ. Дугаа ингэ шүтээ зов. Заахаа чи нав тэгж юм те. Би бодтол юм. Надад айж ичих эмээх юм байхгүй. Ичиг гэвэл одоо бүр цайрцсан штэ би чи. Нүүр маань алидын илгэн дээр очиж наалтсан байна. Юу үнэн гэвэл яг асуудал үүсэн. За дараагийн бүтээсэнд яах вэ гэвэл ярина. За өнөөдөр бүгдээрээ тооллого 12-оос үзнэ. Наба намайг жоохон муулчих. Би жоохон за яах вэ чи тэгжээгээ ботцсон. Мириам байна штэ. Мосег ингэж ингэсэн чи Мосег буруутгсан байхгүй юу? Харин нэрийн дуутахгүй. Гэхдээ ингэж тэгсэн бурхан Мосег өмөрөөд Мириам хулганы ярвчин тусчээ. Би худлаа яриад байна. Та нар хараад хамгийн баг удаан биш хамгийн богино итгэлийн амьдралаар амьдэрсэн манай зүрхэн тогтхоныхонд асууж байгаа шүү. Доод нь 5 жил гээстэй. Тийм ээ. Та нар тийм гээд орж ирсэн мэт. Тэгээ та нар бүгдээрээ ийм хүчирхийлэлд автаад үзсэн. Та нар мэдчихэж байгаа миний юу ярьж байгааг. Энийг хазаах гэдэг. Бурхны үгийг өөрт ашигтайгаар нямка яаж юм? Ашиглаж байгаа байхгүй юу? Тэнд Мосе алдсан. Гэхдээ бурхан Мосег өмөрсөн шалтгаан огтхонч бурууг нь өмөрөөгүй. Хангалттай шийтгэл зэмлэлийг бурхан өгсөн. Асуудал Мириамын хэлж байгаа үгэнд нь байсан байхгүй. Мосе ганцаараа иш үзүүлэгч гэж юу гэж Мириам уралсан байхгүй. Би ч гэсэн иш үзүүлдэг гэж хэлсэн. Тэр нь үнэн байсан. Нөгөө гуйсан үнэн чинь. Нөгөө хазаасан үнэн чинь. Тэрийг нь бүр бурхан хэлдэг. Та нар иш үзүүлдэг үнэ. Мириам чи иш үзүүлдэг. Та нар дунд иш үзүүлэгч би. Гэхдээ би өөрийн зарц Мосетэй нүрээрээ ярьдаг. Та нарт үзэл зүүд өгдөгөд би Мосетэй зүгээр шууд тулаа юу байна гэж гээд ярьчихдээ. Мириам би ч гэсэн Мосе шиг гэдэг өөрийгөө өргөмжилсэн бардамнаас сайхал түүний зүрхэнд байгааг бурхан харсан учраас шийтгсэн болохоос биш Мосегийн буруу үйлдэлийг дулдуудаж шийтгээгүй маа. Энийг буруугаар яаж тайлбарлаж байна? Хазаалгах. Хэрвээ тэгэд тайлбарлах юм бол
Ямка буруу юм хийгээд байвал сүмийн хүмүүс пастор та буруу байна гэж хэлэх ирэхгүй юу? Ирэхтэй үстэй. Хааст. Бөө баяр нэрхтэй. Энэ хүн удахгүй намайг тэр хүн пастор түлхэж унгаагаад өөрөө болох байх уу? Араас үнд гитэл ган шиг бодлоо. Ни хайртай пастор шүү. Хазаана гэж энийг хэлж байна. Олон христчид энэ дээр л алдчихдаг. Би яг сайн мэдэж байна гэж. Би яг ийм хоёр нүртэй дулдуучин, өөдгөө номлогч, өөдгөө өдөрдөгч байсан болохоор би мэдчихэв. Гэхдээ хангалттай гороо амссан. Эзэн намайг ёстой сүнсгүй цогцсуултал унгааж ээж би одоо л нэг за болио бурхан минь гэд хоёр гараа өргөж сурч байгаа. Энэ донд бардамнал, сайрхал, худал хуурмаг, алдар нэрийн төлөөх шунал тачаал олон зүйлээс улбаатайгаар бурханы үгийг далилгадаг. Буруугаар ашигладаг. Үүнийг бурхан Йошуад сануулсан баг. Йошуа дэд хуулийг мэдэхгүй гэж юу? Цээжээр мэднэ. Йошуа Левит номыг цээжлэгээ гэж юу? Цээжилсэн нь тодорхой. Гэхдээ тэр үгсийг чи мэдэхгүй бити далилчаарай гэж хэлээгүй. Чи битгий хазаалгаж хэрэглээрэй. Бити их ашигынхаа төлөө миний үгийг хэрэглээрэй. Миний үгийг яг заавал үгүй гэрнэ. Зөвөр ашиглаад. Бурхан тамхи татчих болохгүй гэсэн ишлэл хаана пастраа гэл. Байхгүй л дээ. Гэхдээ та нарын биш чинь миний ариун сүм мөн бөгөөд түүнийг бузарлах нь зохистой гэж юу гэж бурхан асуусан. Тамхи татхаар чинь та бүр онгод ороод эрүүл мэнд чинь сайжирд юм уу? Муудд юм. Уушиг, зүрхний шигдээс, судасны нарийсал, цусны өтгөрөл, хамгал бузар муу зүйл биенд чинь шингэнэ. Тэгвэл тэр ариун бурхны өргөөг та бузралж гин гэсэн үг биш юм. Та эрүүл мэндээ сахин хамгаалах нь Монгол улсын үндсэн хуулинд эрүүл байх хэрэгтэй, амьд байх хэрэгтэй гэдэг шиг Библийн үндсэн хуулинд мөн та эрүүл байх хэрэгтэй, амьд байх хэрэгтэй. Урт насалж удаан бурхнаа алдаршуулан амьдрах ёстой юм байна. Пастра бити арх уугээгүй зүгээр архитан согтурж болохгүй л гэсэн шүү дээ. Тэгж ярих юм бол Паул элч луух юм билүү Маркийн би энэ муудахад би ч юм удаад байвал ходоо ч өвдөд байвал оройдоо нэг аяг дар сууж гараа л гэсэн шүү дээ. Гээ сүмээрээ нийлээ дарстаад архитаад пивдэд. Ингэж битгий далилгаарай л гэж. Ингэж далилахгүй амьдрах хэцүү. Яагаад гэж та өдөр болгон гимшгээд. Бурхны үг далихгүй бол, бурхны үг хазаахгүй бол угаасаа хазгал нямка өдөр болгон хазгнаад өдөр болгон эзэнд очиж уучлалтгүйж гимшгээд. Энэ нь эзэн тааламжтай. Нямка бурууга хүлээн зөвшөөрж, гимээ хүлээн зөвшөөрснөөр тэр бурхан дотор уучлагддаг тухай ярьж байна. Би олон зүйл зохиож яриаггүй шүү. Би 24-р бүлгийг өчигдрэг шиг 2 цаг 30 минутын турш орохоор хэцүү үстэй эзний өдөр. Би нийт агуулгыг ярьж байгаа шүү. Гимээ хүлээн зөвшөөрөх тухай. Та нар алдахгүй биш алдна. Гэхдээ алдаа гаргасан бол, гим үлдсэн бол хизээд эргээд гимших зүрхтэй амьдр гэдгийг бурхан зааж өгöd байна. Түүнээс түүнийг нь та нар бол төгс амьдрч чадахгүй гэдгийг маш тодорхой хэлсэн. Хэрвээ бид нар тэгж чадахгүй байсан бол хайрын Есүс Христ тэр их зовлон тарчлал амсаж амиа эгдэх хэмжээнд тэгж зовх хэрэг байсан гэж. Арга байхгүй учраас бурхан шархалж байгаа. Бурхан үхлийг үзэн яддаг. Өөрийн хүмүүсийг юу гэж хэлсэн бэ вэ? Тахилч хүн цогцос турсан бол 7 хоног харангийн гадна гарч ариус гэж хэлдэг. Хэрвээ тийш бэ хүн, хэрвээ бурхны хүн цогцост ойртсон бол бүр тэр нь аав ээжийнхэн цогцос байсан ч түүнд гар хүрсэн бол 7 хоног ариус гэдэг. Яагаад бурхан цогцсыг үзэн яддаг гэж? Яагаад гэвэл тэр хүүгээ үхэхэд харсан тэр шархан эдгэрээгүй юм. Тэр нь эдгэрээгүй нь яагаад гарсан гэж төгс бурхан Есүсийг цоошноор төгс бүтээж болох байтал хавиргандах сорвын ган дээрх сорвыг үлдээсэн. Энэ юу вэ гэвэл бурхан ч гэсэн шархалдаг, гомддог, уйлдаг зүрх сэтгэлтэй юм шүү. Энэ шарх. Тэгээ Томас барьж үздэг шүү. Хавиргандах шархаг ган дээрх шарханд нь гар үржээд итгэдэг шүү. Энэ бол бурхан аавын зүрх сэтгэл байна. Бид нар өдөр болгон Есүсийг загалмай дээр судалдаг гэмтнүүд. Тиймээс бид нар өдөр болгон загалмай өмнө гимших үүрэгтэй. Энийг Йошуа биднэрт захиж хэлж өгч. 24-р бүлэг нийт агуулгаараа эдгээр захиалсуудыг Йошуа хэлж өгч. Хаана?
Хаана 24-1 дээр ингэж байгаа. Ингээд Йошуа Шихемд Израилийн бүх овгийг цуглуулan Израилийн ахмадуудад тэргүүнүүд, шүүгчд ба түшимдийг нь дуудсан бөгөөд тэд Бурхны өмнө ирж зогсов. За. Эхлээд шүүгчд, ахмадууд, түшимдүүд тахилч нарыг дуудаж мессеж өгсөн. Манасагийн овгийнхан Гад, Рюбенийхэнд мессеж өгсөн. Одоо хамгийн сүүлд нь яаж нэвэд бүх Израилийг 2 сая гаруй нэг. Тэгээд түүн дээр нь ахмадууд, тэргүүнүүд, шүүгчд, түшимдүүдийг бүгдийг нэг дор дуудсан. Гэхдээ хаан дуудсан нь сонио. Хаан гинөө Шихем гэж. Шихем. Эзний ариун өргөө майхан сум хаана байгаа вэ? Шилод байна. Тэгвэл энэ шүүгчд, ахмадууд 2 сая гаруй хүнийг цуглуулахдаа эзний өргөөний өмнө цуглуулах ёстой юм шүү. Энэ нарай зогсох ёстой биш шүү. Дахлын ширээний өмнө, эзний өргөөний өмнө. Тэгвэл Шилод цуглуулах ёстой юм шүү. Яагаад Шихемд гэж? Энэ ямар газар вэ? Тэгвэл нөгөөтэйгүр 100 гаруй настай, ахмад настай болцсон Йошуа холын Шихемийг зорьсонд орвол би өтлөө. Миний майхны өмнө цуглаатгаа гэвэл Израильчууд яшиглөө энэ мөн өвгний майхан руу явах уу гэхгүй юу? Бүгдээрээ цуглана. Бүгдээрээ Йошуад ирэх л байсан. Гэтэл яагаад Шихем? Энэ ямар газар вэ? Бид нэр энэ тухай бодож үзэх хэрэгтэй. Энэ чухал гэрээг. Энэ гэрээ цуцлагдахад Мосе Бурхны бичсэн анх удаага дэлхий зориулж бичсэн захиасыг хаг шидсэн шүү дээ. Энэ гэрээ бол маш чухал. Энэ гэрээ хүчин төгөлдөр байж ээж Христ Месиа бидний төлөө цовдлогдох ёстой. Хэрвээ энэ гэрээ цуцлагдвал хинч бид нарыг тоож ирэхгүй. Есүс ч ирэхгүй. Боломж байхгүй. Тэгэхээр энэ ариун гэрээг Йошуа сүүлийн удаа шинжлэхийг хүсэж байна. Энэ бол түүний хийж чадах эцсийн үйлчлэл. Тэрнээс цаашаа тэр тэнгэр ус руу явна. Юу болохыг хинч мэдэхгүй. Гэхдээ чадах эцсийн үйлчлэлээ Йошуа хийж байгаа гэрээг шинжлэхийг хүсэж байна. Хаана гинөө? Шихем. Шихем гэж ямар газар вэ? Бүгдээрээ хамтдаа харах юм бол өнөөдөр номлын дараа хайрын зоог могтой болохоор жоохон түргээ явчих тийм ээ. Авраам гэж хүн байсан. Авраам гэж хүнийг Библиэлд анх удаага Йошуа гэж хүн Авраамын тухай хэн байсан тухай өгүүлж бичсэн байна. Би та бүхэнд тэрийг уншиж өгье. Эст дээр Йошуа 24:2 Йошуа бүх ард түмэнд хэлсэн нь Израилийн бурхан эзэн ингэж айлдж байна. Эст дээр үед та нарын өвөг дээдс тухайлбал Авраам, Нахор нарын эцэг Тера, Ефрат мөрний цаана амьдарч өөр бурхтад мөргөн үйлчилж байна. За юу хэлж байгаа юм бэ? Авраам өөрийн ах Нахор түүний эцэг хин гинүү Тера нар Ефрат мөрний цаана гэдэг нь өнөөгийн Месопотам хамгийн том баян хотуудыг хэлж байна. Тэнд халдын уурд амьдарч исэн Авраам. Халдын уурыг бид нар өмнө Библийн хичээлээр түүхэнд нь үзсэн байгаа. Ямар хот байсан юм тийм үү? Тэр олон мянган жилийн өмнө байсан хот бохироо шийдсэн байвал яг уу? Амар гоц. Тэр нь одоо нөгөө туйран дээр нь байгаа байхгүй. Тэр үед ч хүмүүс мод зод руу буцаа руу ороод ер нь морь малаа харчдаг байсан шүү дээ тийм үү? Тэр үед бол гэртээ бийцаад тэр нь хотын урсаад хотын гадна ундаг тийм бохироо шийдсэн өндөр хөгжилтэй хот халдын уур бол. Гэтэл энэ хотоос Авраамыг бурхан дуудаж байна. Чи миний зааж өгөх газар руу яв. Гэхдээ Йошуа Авраамыг юу гэд хэлсэн гэж тэр болон Нахорч тэр түүний эцэг Терач тэр юу хийдэг байсан хүмүүс гинүү? Өөр бурхтад мөргөн үйлчилдэг байв. Авраам ямар хүн байсан гэдгийг анх удаага Библиэлд хэлж байгаа. Жинхэнэ утгаар нь шударгаар Авраам бол төрхийн ариун гэгээн толгоон дээр ийм шар тавгтай далавчтай нүүрэн гэрэлтсэн цагаан эфодтой хүн төрөөгүй маа. Авраам ч гэсэн өнгөрсөн амьдралдаа хиймэл шүтэн, хуурамч шүтэнд мөрөгдөг, гэр бүлээрээ түүнд үйлчилдэг, бурханлаг бус хүн байсан юм шүү гэдгийг Йошуа шууд хэлчихэж байна. Тийм үү? 2 сая хүн шокнд байна. Тэд нар чинь Авраам эцэг олон хүүхэдтэй нэг нь би гэж ярьдаг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө хүндэлдэг итгэлийн өвөг эцэг нь Йошуа юугаа хэлчихэ? Яг үнээр нь хэлчихэж байна. Ахын ч тэр өөрөө ч тэр аав нь ч тэр хиймэл шүтэнд үйлчилдэг. Хурамч уртад мөрөгдөг, харин үстсэн байсан. Халдын ураас ирсэн. Хэн дуудсан юм? Бурхан дуудсан. Бурхан дуудаагүй бол та нар ямар ч ялгаагүй гэдгийг Йошуа энэ үгээр маш тодорхой хэлж байгаа. Юу гэж хэлж байгаа гэхээр Нямка чи даруу бай.
Израиль чи даруу бай. Чи хитчүүд, перизчүүд, амончууд, иебусчууд, аморчууд, филистчүүдээс чи юугаар ч ялгаагүй. Бүгд адилхан харь үндэстэн, бүгд хиймэл шүтээнд мөргөгч хинч биш. Гэхдээ чамааг чи мундаг, чи лаг учраас биш. Чамааг бурхан өршөө нэгүүлсэж сонгосон учраас Израиль чи даруу бай. Магадгүй би Израиль хүн байсан бол мөн хитчүүд, перизчүүд, аморчууд наашир айгуугаа. Гибеончууд наашир шаларч. Би лаг. Би Израиль. Би бурхны ард түмэн. Би бурхны хүү. Ингэж хэлсэн бол Йошуа энэ үгийг тийм хүмүүст хандаж хэлж байна. Чиний гарал үүсэлж, чиний өвөг эцэгч ямар ч ялгаагүй. Бид нар шиг байсан хэлж байна. Түрүү тулгаа дандаа л миний номлолоор арзганж идэв шүү дээ. Залуучууд юм тэгдэг тийм. Нэг удаа би UBTS рүү хичээлдээ орсон чинь дээр үед л дээ. Тэгсэн чинь миний муу дууг амар орчин үеих болгоцсон оюутнууд дуулж ирсэн. Би нөгөө ингээл гонж ялааны алуур зүгэл мундаг ингээд сугандаа библ авчуулаад ингээд бусд мундаг орохгүй шүү дээ. Ингэсгээл ингээд орсон намайг багш гэж анзаар хичээл орох гэж байна гэж анзаарав. Гэсэн чинь эзэн бол миний хад, миний АК, миний их боо гэх хоорондоо тоглоод дуулж ирсэн. Тэр шиг сая өгнө олзлогдогсд гэдгийг хэлж байна тийм. Авраам ч гэсэн бид нар шиг олзлогдогсдын нэг байсныг хэлж байгаа. Бидний амьдралын тал нь ямар вэ? Тал нь ямар юм? Гин нүглээр дүүрэн хиймэл шүтээнд бид нар мөргөн үйлчилж ирсэн улсууд. Харин Христэд итгэсэн цагаасаа Бурхны хүмүүс болсон. Хар цагааны хослол. Ийм хүмүүсийг Монголын анхны Христ итгэгч нар гэж нэрлэдэггүй байхгүй юу? Теологчид дэлхийд даяараа ийм хүмүүсийг Монголын анхны сайн мэдээнд олзлогдогсод гэж нэрлэдэг. Харин хэн Монголын аль бие ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны христчин бэ гэвэл өнөөдөр энэ хөвлөд байгаа бүгд. Өнөөдөр төрсөн цагаасаа христчин гэрүүл төрсөн манай өсвөрийнхэн яг утгаараа Монголын анхны христчин. Харин бид нар андуураад байдаг. Би 90-ад оны христчин, би баг Монголын анхны христчин гэдэг. Уучлаарай нямка чи зүгээр олзлогдогсдын нэг нь бүү сайрах. Энийг Йошуа одоо Израильчуудад хэлж байгаа. Та нарт энэ Канааныг өгсөн нь та нарт энэ дунд энэ нямка мэтийн пастор мастерцэр байгаа нь та нарын дунд тэр нэг номлж ярьдаг хүмүүс байгаа нь Израиля чи үнэндээ Авраамийн удам. Чиний шүтээд мундаг би Авраамийн удам гэж бахархаж сайрхдаг Авраам чинь ердөөл ийм л гарал үүсэлтэй. Тийм болохоор бүү сайрах, бүү бардам, бити хонгор, бити өөрийгөө өргөмжил. Чи ямар ч ялгаагүй. Ганцхан ялгаа нь юу юм гэхээр бурхан чамайг сонгосон. Үүнд л талархаж байна. Ойлгож байна. Энийг өнөөдөр хинт хэлж байна? Биднэрт хэлж байгаа. Бид нар одоо биржлэр тэрэг төрж байгаа. Одоо энд гуйлга гуйж байгаа. Одоо энд хүүтэн худаг дээр ус авахгаа зогсож байгаа 12 3 настай хацран сайртсан даарад бэрээ зогсож байгаа тэр жоохон охтууд тэр жоохон хөвгүүдээс ямка чи ямар ч ялгаагүй хэрвээ нарийн ариул яг Серафоны гаралтай грек эмэгтэй Марк 7 дугаар бүлэг дээр гардаг шиг чи яг тэр грек эмэгтэй шиг Есүсийн хэлснээр нохоо. Гэхдээ чам сонголтыг ширээнд орох үрдсийг идэхээр даруй амьдарч гин үү? Үгүй би үрдс идэхгүй ширээн дээрээс идэнэ гэж онгорж гин үү? Чи бол ийм л хүн гэдгийг бурхан тодорхой хэлээд өгсөн. Тэгвэл би юугаар сайрах? Яг энийг ойлгосон Паул элч юу гэж хэлсэн бэ гэвэл сайрхвал би эзнэрээ л сайрах. Амьд байгаа бол миний эзэн л амьд. Яагаад би амьд биш гэж би тэрнтэй заалмаа тэр хэдийн хүч гэсэн. Би хуучин үнээр шинэ үнээр солилцсон. Сайрхах ёстой бол би Христийн нэрээр сайрхна. Өөр надад юу ч. Тэгснээр нэг гоё үг хэлдэг. Би өөртөөгаа боловсрал мэдлэг бүгдийн ялгдсан мэт хайсан гэж хэлдэг. Паул ч доктор хүн байсан. Профессор, синагогийн удирдагч, өндөр боловсралтай, өндөр нэр төртэй, хүн алах хэрэгтэй, шашны удирдагч, Ромын иргэн хүн байсан. Мундаг хүн байсан байна. Ийм мундаг хүн юу гэж хэлсэн бэ гэвэл би энэ бүхнийг эзэн дотор ялгдсан мэт болгоод хэрвээ сайрхах гэвэл би Христийн нэрээр л сайрхан. Өөр надад юу ч үлдээгүй байсан. Тэгсэн чинь манай зам дээр хэсэг залуучууд барак байх үед шүү. Ихтэй сургуульд орохгүй гинэ.
боловсрал одоо зүгээр бурханд үйлчлэнэ гэнэ. Яаж чам гэсэн чинь Паул ахын хэлсэн ах гэнэ. Паул дээр хизээ ахт үйлчлсэн гэдэг чинь. Паул илч Паулийн хэлсэн шиг тэр үгийг хэлж байгаа. Ялагдсан мэт үзнэ. Би юу гэж хэлсэн бэ? Байгаагаа ялагдсан мэт үзэж байгаа Паул юу ч байхгүй носон буу чи энэ үгийг хэлээд нэмэр байна. Өөрт нь тэр их боловсрол нөөц бололцоо байгаа Паул апостолын тоонд тэмдэглэгдсэн Паул тэрийг ялагдсан мэт хаялаа гэхээр вау гэнэ үстэй. Юу ч биш ямка боловсралгүй би өөртөө бүхний ялагдсан мэт хайсан гэвэл тиймдээ өөрөө угаасаа ялагдсан юм чи. Хэн тоох юм бэ? Гэхдээ тийм үстэй. Биднэрт хэрэгтэй зүйлийг бид нар зэвсэг болгон хаанчлалын төлөө ашиглахын тулд залуучууд боловсрал, мэдлэг бүх юмыг эзэмшчихэд тэгээ бүгдийг эзэмшснийхээ дараа энэ үгийг хэл пастор нь бууж өгье гараа өргөе. Юучгүй ээж том юм яриад Библийн үгийг бити яа гэнэ. Хацаал. Тиймээс даруй. Хинч биш хин нэг юм байна. Йошуагийн хүссэн энэ хүсэл Библиэлд шинэ гэрээн дээр зөндөө гардаг. Хамгийн Есүс эзний хараа бүр хамгийн супер хайлайт үйлчлэлүүд дээр өстой супер тусламж үзүүлсэн хүмүүсийн нэрсэн байдаггүй. Та нар тэрийг анзаарч ирсэн. 5-7-2 загас яасан зайлж. Бүгд мэднэ. 5-7-2 загасаар Есүс яасан. 5,000 хүн олсон. Тэр чинь зөвхөн ирчүүд нь. Эмэгтэйчүүд хүүхдүүдийн нэмүүл яах вэ? 20,000 болно. Яагаад үннийг, бурхныг дандаа эмэгтэйчүүд олонхороо дагдаг. Та нар Монголд, Америк, Солонгос, Филиппин, Тайланд хэдэн ч 20-30 мянган хүнтэй зааланд ч би бурхны үгийг дамжуулж үйлчилдэг. Гэхдээ хаан ч очсон дандаа заалны 3-ны 2 нь эсвэл 4-ний 3 нь эмэгтэйчүүд. Ирчүүд бид нэ жоохон бодохгүй бол хоцрогдоод. Тим олон хүнийг хооллсон 5-7-2 загсаа. Энгийнээр хэлье би таныг мартахгүй болгоод хэлээд үгүй. 5 дээр 2-ыг нэмээд ээ. 7. Үгүй. Энэ бол бидний л боддог бодол. Харин Библийн дагуу 5 дээр 2-ыг нэмээд 20,000 байхгүй. Би баяр зүгтэл 20,000 хувьсгч. Тэрийг би дуурайгаагүй шүү. Библийг хэлж байгаа. Библиэлд тэгж гарч байгаа. За одоо та бод. Юунаас болж энэ гайхамшигыг Есүс бүтээсэн. Оргуу хоосноос за талхурга. За чулуу аваад дээр талхуулагчийг гэдгийг хийсэн юм. Дагалдагч нараас эхлээд Есүс хүссэн шүү дээ. Би гайхамшиг хиймээр байна. Энд байгаа энэ олон мянган хүнийг хоолломоор байна. Яаж хооллох вэ гэсэн чинь хамгийн боловсралтай нь юу гэдэг вэ? 250 динар. Бараг 3-4 жилийн цалин хүрэхгүй. Тэгсэн дөрөв энд ингээ 12уулаа, тантай ингээ 13уулаа байгаа юм айдаа чадчаад үргэлжлүүлээ. Эднэр уучраа олон эзэгч. Тэгсэн нэг хүүхэд ирдэг. Есүсийн гайхамшигт бидний өнөөдөр бүгд мэддэг энэ үйлчлэл тусалсан нэг хүүхэд. Жохоо хүүхэд. Тэр хүүхэд ирснээр 5-7-2 загсаа Есүст өгдөг. Өөрөө идээд хангалттай цадаад ард нь үлдэх байсан чинь Есүс тавчраа өргөчдөг. Тэгсэн чинь Есүс баярлаад апостолууд нь өөрийнх нь дагалдагч нарын ухаараагүй чадаагүй жохоо хүүхэд ирээд хийсэн чинь баярлаад нөгөөдхийг аваа ерөөсөн чинь бүх хүн идээд үлдэгдэл нь 12 сагс дүүрэн үлддэг. Тэгвэл Есүсийн энэ супер хайлайт үйлчлэл тусалсан тэр жохоо хүүхдийн нэр нь хий. Симон Петр, Барины хүү Симон, Себедийн хүү хий. Гоё юу гоос. Мэдхгүй гэдэг нь мянган таглаа. Есүс эзэн сүүлчийн зоогоо барих болдог. Тэг өөрөө хэлдэг. Үнгэнд хүртэл орох нүх байхад надад тийм нүхч байхгүй юм билээ тэр. Юу ч байхгүй. Тэгээ дагалдагч нарт байгаа сүүлийн удаа хоол идмээр байна. Сүүлийн удаа. Тэгээд бай. Үхүү хөтлөө болчихгүй. Энэ жоохон гонигтай байна. Тэгээ Есүс хоол идэх гээд нэг хүнд хэлдэг. Тийшээ яваад тэнд нэг байр байгаа. Одоо манайхаар бол энэ хангаа гудамны 712 тоотод очиод дээр мансарттай. Тэгээ тэр эзэнт нь очиод танай мансарт нь манай эзэн нэг оройн хоол идэе гинэ. Зээлээч гэж хэл. Тэр эмэгтэй зөвшөөрнө гэж хэлдэг. Дагалдагч нар нь яг хэлснээр нь очиод манай эзэн сүүлчийн хоол идэх гэж байгаа юм. Танай мансартан дээр ингээд нэг зээлж өгөөч бид нар хоол идэх гэсэн юм агс нөгөө эмэгтэй юу ч мэдэхгүй жиж тэг. Есүс эзний хамгийн хайртай хүмүүстэйгээ сүүлчийн удаа
нулимс туслуулж хоолоогоо зангируулан байж сүүлчийн удаа барих тэр алдартай зоогийн байраар хангасан эмэгтэйгийн нэр нь хэн бэ? Бичээгүй. Яаж ийм гоё чухал юм хийж ах чи нэрийг бичиж болно шүү. Есүс эзэн өөрийн хот Иерусалимыг хараад ойлон гашууддаг. Еремиягийн нүдээ нүх болтол Иерусалимыг харан ойлон гашуудсан тэр толгодын орой дээр хоёр дахь удаага Есүс эзэн яг Еремиягийн зогсож исэн газар хэдэн мянган жилийн дараа ирж зогсоод Бурхны хот Иерусалимыг харан гашуудан уйлдаг. Ингээд тэр Иерусалимд сүр жавхлантайгаар орохын тулд унаатай байх хэрэгтэй. Тийм биз? Унаа байгаа бол цаадхан чинь 300 аваа гараж тийцсэн болов. Есүс юу гэдэг вэ? Дахиалгүй Петрэ яв. Та хэд явж байгаа чинь нэг хашаанд ингээд нэг дудран хин ч өмнө нь унж байгаагүй дудран уйцсан баг. Тэрийг тайлаад аваад ир. А юмыг яаж мэдгүй эзэн дараа та нар миний дудраныг хулгайлж байгаа юм яаж байгаа юм гэх юм бол эзэн хэрэгжилчэд буцаагаад өгнө гэж хэл. Дагалдагч нь очисон чинь нэрээ дудран хашаанд уяатай байд. Тэгэхээр нөгөө дудран тайлаад авч ирсэн чинь нэрээ эзэн гарч ирээ хөөе та нар миний дудраныг яах гэж байгаа юм гэд. Тэгэхээр бидний эзэнт хэрэгтэй байгаамаа. Түр зээлийч гэсэн чинь юу ч танихгүй мэдэхгүй тэр хүн тэг аваад явах гэж. Тэр дудран гонж Есүс эзэн өөрийн агуу хот Иерусалим руу сүүлийн удаа гэхдээ зорилго нь тамлагдан, тарчлагдсан өгөхээр орж байгаа. Тэгвэл тийм гайхалтай үйлчлэгт нь унаагаар хангасан тэр эмэгтэй нэр нь хий. Бэн. Ойлгож байна. Энэ хүмүүсийг Библиэлд гардаг итгэлийн бааtruуд гэж нэрлээд яалтчгүй нэг бүрчлэн нэрийг бичээг учраас хинч биш хин нэгэн гэж нэрлэдэг. Ийм хинч биш хин нэгэн хүмүүс даруугаар гимшилтэйгээр Монголд эзэн бурхнаа өргөмжилсөөр тэр хинч биш хин нэгнүүдийн төлөө хин нэгэн дуурсныхаа төлөө ад үзэгддэг, хавчигддаг, гадуурхагддаг, шоолдорлогддог. Гэхдээ эзний харц өөр гэдэгт бийтгдэг. Тэд нар магадгүй том сүм над шиг онлайнаар том юм яриад сүрхий олны өмнө танигдаал дуу муу зохиогоол лаг одоо рекламны пауз лаг сүртэй номлол хийж явдаггүй. Тэд нар увсын тест байна. Тэд нар хинээч үл мэдэх завхны жижигхэн суманд байна. Тэд нар хинээч үл мэдэх ховдын шанд хаана байдгийг хинч анзаарахгүй магадгүй утасны сүлжээ байвал их юм гэмээр тэр газар тэр ах эгч нар тэр ах дүү нар маань үлчилж байгаа. Тэгээд тэд нар дэмжлэг байхгүй. Солонгос Америкаас ирэх баг байхгүй. Олигтойгон сүмийн байр байхгүй. Шавар тагцанд модон байшин тэд нар эзэнтэй үйлчилж байгаа. Тэр хүмүүсийг мундаг илгээлтийн янз бүрийн том конференц тоож урихчгүй урьсан ч ирэх зардал нь байхгүй. Тэд нар ногоо тарьдаг. Тэд нар мал хариулдаг. Айлын мал хариулж цалингаараа сүмээ авч яваад 4-5 10хан итгэгчтэй эзний үннийг хэлээд тэднийг халамжлаад хайрлаад амьдарч байгаа. Хинч биш хин нэгэн гэж над мэтийн ийм хуулц, ийм шинэгчиг хэлдэггүй. Хинч биш хин нэгэн бол жинхэнэ бүрэгдүүд бөгөөд тэд нар бусдад харагдах гад болжмор шиг хэрэг шиг өдөр болгон бусдын итгэгч нарын нүднээгээр гуаглаад намаа гараач гэж гуагч нисэж явдаггүй. Тэд нар өндөр хуулийн оргил дээр хинт чарагдахгүй, хинт ч анзаардахгүй чимээгүй эзний алдаршуулж байгаа. Олон илгээлтийн эзэн, олон монгол ах дүүнэр маань байна. Тэднийг мэрэгэн ах дүүнэр маань хайрлах хэрэгтэй. Онлайнд номлолын минь мянгаар нь сонсдог. Би онлайн дах оюутнууд, онлайн дах номлол сонсдог хүмүүс та нарыг уриалж над мэтийн бусдын нүдэн дээр гуаагчсан толгоон дээр титэм тавих гэсэн өвөөгүй пасторуудыг бүү тоо, үл тоо. Харин жинхэнэ бүрэгдүүдийг хайрл. Тэдэнд зориулж өрг. Тэдний төлөө яв. Хамаагүй холч бай. Тэд нар наашаа зорж ирч чадахгүй. Зардал, мөнгө, унаад хэрэг байхгүй. Тэднийг зориод оч.
Тэгтээ би завханд Бурхны хаанчлыг тэлж би энэ ахлагчид хараараа зураг дараараа ноутбук өглөө битинг тавас хинч биш нэг юм байна. Чимээг үйлж. Даруй тэднийг хайр. Тэнд Есүс байна. Тэнд Есүс байна. Йошуа энийг ойлгуулахын тулд Авраамын хэн байсныг Израильчуудад хэлж өгч байна. Тэр ч гэсэндээ ийм таанч шиг байсан. Бүх сайрах, бүх бардам. Бид нар даруугаар яг элсэн дээр усыг асгадаг шиг зүрх сэтгэлээ элсэн дээр асгах мэт асгаад хинч биш хин нэгний амьдралаар амьдр. Тэгвэл тэнгэрдэг шагнал чинь ахуй бөгөөд хайртай аав чинь инээмсэгэл. Миний чандын хүсэл. Би том прожект хийгээл мундаглаг байх гэж хичээж яваад аюу том шахалсан юм баггүй. Сая би санаанд үйлчлээ. Намайг хараад ицэн зүгээр л инээмсэглээсэй гэж би хүсдэг. Тэгж амьдрч чадсан бол болоо. Надад өөр юу ч хэрэггүй. Энэ сүмийн байшин, сав, мав, олон хүн, тэр уран цэцэн, үг, дуу, муу, CD-мэд би бүгдээ нэрээ ялгдсан шиг хайс. Би мартцсан. Би сая өөрийнхөө зохиосон дууны кодыг ч мартцсан. Зөндөө алдлаа. Анзаарсан уу? Мэргэжлэн анзаарсан. Одоо надад юу хэрэгтэй вэ? Эзэн намайг хараад нэг удаа ч гэсэн нэмсгэлж байсан. Эзэн таныг хараад нэг удаа ч гэсэн нэмсгэлж байсан. Хүмүүс биш. Хэн нэгэн биш. Пасторууд биш. Мундаг хүмүүс биш. Эзэн. Магадгүй тэр хаа нэгтгээс таныг шигтээд чимээгүйгээр үйлчилж тэр бүргдүүд мэт хол хөдөө даарч хурч жинхэнэ эзэндээ үйлчилж байгаа нэр нь үл мэдэгдэх тэр хүмүүсийг хайрлаж байгаа зүрх сэтгэлийг чинь хараад Есүс эзэн Бурхан аав чинь инээмсэглэсэн. Хинт ч мэдэгдэхгүйгээр тэр хүмүүс тусламжийн гар сунгаж хайрлаж халамжилж байгаа таныг хараад Бурхан аав чинь инээмсэглэсэн. Энэ бол энэ дэлхийд байж болох шалуу. Нүд үзээгүй, чих сонсоогүй ивэл бол энэ ивэл. Хэрвээ та энийг чин зүрхэндээ хүлээж авал та хизээч өөрөөрөө сайрхаж, инээмсэглэж, өөрийгөө өргөмжлөх зүрх зоригч нь моххол. Энэ үед та өдөр тутам, цаг тутам гэмшилтэйгээр даруугаар Есүсийг ирж хайж эхлэх бол, үннээр ирж хайж эхлэх бол яг үүний хариуд Есүс намайг хай. Тэгвэл болно. Намайг хай гэсэн. Би Есүсийг хайж байгаа юм чинь би энийг олмоор байвал би энэ рүү очих ёстой гэж. Тэмтчээд хайгаад очих ёстой болохоос миний хайж байгаа юм над дээр хүрээд ирдэг юм. Тийм бол мөн зурагтны удирдлагын асуудалгүй амар байхгүй. Тэр чи олох гэж зовдөг байсан. Намайг хай гэсэн. Тэр нь Есүсийг зорихыг хэлж. Харин бардам хүн яадаг вүлээ? Зорж очдөг уу? Бардам ямка яадаг вүлээ? Наашир намайг хайгаад намайг олоод ир. Ингэж хэлдэг бол Есүс чи намайг хай гэдэг нь биднийг даруй хай гэж хэлж. Чи тогш гэсэн. Түүнээс чи том өргөөнд суучаад ядуус үгүй өөр нэг хүн хаалгыг чинь тогшиж зочилж ирэхийг хүлээгээд баян тансаг ширээний ингээд бахархаад өөрөөрөө сайрхаад суу гээгүү чи тогш гэсэн. Хаалга бүрийг тогш. Магадгүй зарим нь буруу хаалга тогшиж. Шархлана. Дахиад нэг хаалга тогшин, алдна. Дахиад нэг хаалга тогшин, загнуулна. Тэгтээ чи би чам өөрийн хаалгыг онгойлгож өгч байсан. Энийг ямар хүмүүс хийдэг вэ гэвэл даруй хүмүүс. Зүртүүд. Энийг бид нар санджах хэрэгтэй. Өнөөдөр Йошуа намын сүүлийн хичээл учраас өчигдөр шөнийн нэг өнгөртөлд байсан тийм шөнийн үүрийн 4 хүртэл бэлдсэн байхгүй. Яаж би энийг одоо байгаа оюутнуудтай сүмийнхэндээ ойлгуулах. Тэг би бүгдийг багцлсан байхгүй шинэ гэрээтэй холбож. Энэ бол Библи биднээс хүсч буй ганц зүйл. Бид нарыг Библиэлд лаг байгаад өгөөч
мундаг байгаад өгөөч, супер байгаад өгөөч гэсэн нэг ч ишлэл байхгүй. Нэг ч. Харин Библиэлд ганц л зүйл байна. Даруй бас дахиад даруй. Ийм хүн гэмшиж чад. Даруй хүнээс л гэмшил гарна. Даруй хүнээс л шалом гарна. Даруй хүнээс л үйлчлэл гарна. Даруй хүнээс л эрүүл үг гарна. Даруй хүнээс л эрүүл харилцаа гарна. Бардам хүн гэмшгүй. Гэмшгүй шүү дээ. Өс биенээс уучлалт энэ муу хэмбэл гэдэг үстэй. Бидний эзэн Есүс эзэн Тэнгэрийн дээд бурхан ертөнцийг захирагч дэлхийн ирээдүг амин сүнсийг атгагч агуу Христ эзэн хүний биеийг өмсөн. Энэ дэлхийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүн энэ дэлхийд ирсэн. Гэхдээ яаж ирсэн? Терминатор шиг үргэлжлэн. Та нар Терминатор киног үзсэн үү? Тэн цахилгаан захаа шуурж яснаа гэл аянган дунд нэг шалдаа эрэхтэй байдаг шин. Гэхдээ амар гой булчлаг. Арнольд Шварценеггер. Тийм биз? Тэгэл босч ирэл амар бак. Нэг дээрэмчин дээр очиод наас сахин гүрдэг хар шилч надад эрэхтэй байна гэсэн чи үгүй чи юу юм уу гэж гүрдгийг аваа хар шилэн зүс. Аа би бай. Энэ бол бидний хүсдэг Есүс. Харин Есүс яасан? Хүний биеэр ихэн хөвлөд мэндэлсэн байна. Нохон тарьдаг юм байна уу? Нохоо тийжэдэг юм байна уу? Тэнд байна. Муур тийжэдэг юм байна уу? Юу н ямар нэг амьтанд тарьдаг юм байна уу? Чи дандаа амьтын эсрэг үзэгч нар юм. Амьтанд тарьдаг. За ганаагч ямар амьтанд тарьдаг? Муур юм уу? За би Иохан 3:16-г танд яг өнөөдөр маш ойлгомжтойгоор тайлбарлаад өгье. Ганаагч муурыг үнэхээр хайрлсан тул муурыг хөвлөд муурын зулцэг болон төржээ. Гоё. Та муур таартай гэвстэй. Та муурын дуртай гэвстэй. Тэгвэл таныг дуртай хайртай юм бол одоо тийжээдэг муурныхаа хөвлөд энэ жижигхэн муурны үрийн шингэн болоод ороодох гэвэл та орох уу? Үгүй л. Бид нэр тэгдэггүй байхгүй. Харин Есүсийн хайр өөр. Тэр Тэнгэрлэг бурхан адгийн гэмтэй хүний хөвлөд орсон. Тэгээ тэр гидсэнд байхдаа зүгээр юу ч мэдэхгүй ингээл байж исэн хөхд үү. Тэр баптист Иохантайгаа уулзахад ариун сүнсээр тэр хоёр гидсэнд байхдаа бие биенээ таньдаг. Тийм ээ санаж байна. Тэгээ тэр ээжээс төрж үзсэн. Тэр хүний амьдралыг ингэж хүндэлсэн байхгүй. Та бидний амьдралыг бурхан хүлээн зөвшөөрсөн байхгүй юу? Би товчлохгүй нямка. Чи яаж хөвлөд бүрлдэж, яаж төрж, яаж амьдрсан би яг тэгж чиний төлөө зориулт гаргаж амьдрна. Би зүгээр л Тэнгэрээс бууж ирээ загламар дээр хөв заа гэлзүүлчих. За бодлоо бүгд үүслээ. Аваа ёо ламаса багтааны гэд явчихгүй. Би яг чиний туулдгийг л туулна. Чиний солилтыг туулна. Чиний алддгийг туулна. Би чи ихээс төрсөн шиг би ихээс төрнө. Чи унаж өвдгөө шалгуулсан шиг би өвдгөө шалгална. Чи хавда загнуулж уйлдаг шиг би бас яг чам шиг уйлж үзнэ. Чи дурлж үзнэ. Чи унаж үзнэ. Алдаж үзнэ. Шаналж үзнэ. Ганцаардаж үзнэ. Шилжилтийн насанд очиод галзуу юм шиг авиралж үзнэ. Нүүрэн дээр чинь батг гарна. Бүгдийг би туулна. Бүгдийг. Би чиний амьдралыг хорон секунд дойлж үлдээхгүй хүлээн зөвшөөрөв. Яг чи юу үзэж туулсан? Яг тэр чинь би үзэж туулна. Чиний хөдөлмөрийг би үнэлнэ. Хөдөлмөрийг чиний урсгалсан хөлсийг би үнэлнэ. Яаж гэж? Есүсээ чиний хэлсэн болгон би хэлнэ. Сатан үннийг говьлд. Үнэн шүү дээ Есүсийг хэлсэн болгон би хэлнэ гэж бурхан хэлсэн. Зөвнөл Эзекиэл, Малах, Еремия, ялангуяа Исая дээр зөндөө өгсөн. Тэр үгийг Сатан говьлоод хэлсэн болгон чи би хэлнэ гэсэн. Маань чулуу байна. Чи үлсэж байгаа үстэй талх болгоод идчих гэхэд Есүс юу гэдэг вэ? Хүн зөвхөн хоолны хүчээр биш, Бурхны амнаас гарах үгээр амьдардаг гэж хэлдэг. Энэ нөгөө төгөр юу гэж вэ? Энэ талхыг хийхийн тулд Сатанаа чи сонс. Миний муу ядарсан зарц нямка газар худалдаж аваад, хаглаад, сэрүүлээд, бордоод, ураншлаад, үр суулгаад, арчлаад, зэрлэгийн түүгээд тариагаа ургуулад
борооноос өмнө хурдан аваад тариагаа хуурай үед нь цайруулаад түүнийгээ тэрэмдээд нунтаглаад гурил болгоод гурлаа зуураад амтлагч хийгээд хөөгч хийгээд талах бариад зуухан шараад хөлсөө усгаж талах болгож иддэг энэ хөдөлмөрийг би үнэлдэг учраас чулуу гэж талах болгож идэггүй. Энэ бидэнд өгч Христийн шудраг хайр. Тэр таны хөдөлмөрийг, таны амьдралыг, таны төрөлтийг, таны шилжилтийн насыг, таны алдаа, оноо, сорилт, уналт, босох бүх зүйл, нулимс, инээд, гашуун, шах бүгдийг туулсан тийм хайр дэлхий дээр хаач байхгүй. Энэ хайрыг агапе хайр гэж нэрлэдэг. Ийм хайрын эзэн нь та. Ийм гоё хайраар хайрлагдсан нь та. Тэгвэл юу сайрхах ёстой юм? Ийм хайраар бидний хайрлагч болцооц залуу Христээр сайрхаж амьдар. Бусдын далтгийг өхөл. Амен. Амен. Бүгд хамтдаа залбирanгуйцгаая.